Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Авт Ойл компани. За ингээд мөрөдлийн элдийн нэвтрүүлэг Монгол их сургуулийн эмнэлгийн төлөөлөгч байгууллага Далайн хөх компанитай хамтран уламжилт ёсоор одоо жил бүхэн хүмүүсийг авчид эмчлүүлдэг байгаа. Энэ удаа бол бид бүхэн өөрийнхөө пэйж хуудас одоо сошиал ертөнцөөр дамжуулан 40 гаруй хүүхдийн материалыг Солонгос улс руу явуулснаас одоо 3 хүүхдийг бол сонгосон байна. Ингээд манай мөрөдлийн элдийн нэвтрүүлэг бол одоо Далайн хөх компанитай хамтарч ажиллаад бол энэ удаа 5 дахь жилдээ болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөх компани. За ингээд ямар ч байсан энэ удаа 3 хүүхэд маань сонгогдсон байгаа. Сонгогдсон одоо Монгол их сургуулийн эмнэлэгт орж эмчилгээнд хагалгаанд орохоор болсон. Ингээд ямар 3 хүүхэд сонгогдсон талаар Далайн хөх компаниас орж мэдээлэл авцгаая. За ингээд манай мөрөдлийн элдийн нэвтрүүлэг Солонгос улсын Монгол их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажиллаад одоо жил бүхэн уламжлалт болгож ингэж хүүхдүүдийг одоо үн төлбөргүй хагалгаанд оруулж ирсээр одоо 5 жил болж байна. Тэгээд энэ удаа маань болохоор бас хүүхдүүд сонгогдсон байгаа. Манай Монгоны анагаах ухааны их сургуулийн төлөөлөгчийн газар маань мөрөөдөл бэлтгэн нэвтрүүлэгтэй хамтраад ингээд 5 дахь жилдээ болж байгаа. Урд нь бол жүжигчин найруулагч Жамис Рунга бас бөөр шилжүүлэн суулгах мис зас 50 хөнгөлтөөр явж исэн. Мөн олон Равсал Панз нэрээр олон танигдсан Максар Жууга маань бас өнгөө онцлогоо эмчилгээнд явсан байгаа. Бас Борнорын малчин нэргүү гэж өвчтөн маань нурууны диск суулт гэсэн эмчилгээнд яваад ирсэн байгаа. Нийтдээ ингээд 5 өвчтөн эмчилгээнд явсан байгаа. Энэ жил болохоор манай Монгол сангийн 100 жилийн ойтой холбогдуулаад 0-оос 12 насны хүүхдүүдээс 3 хүүхэд сонгож эмчилгээ хагалгаанд явуулахаар шийдэгдсэн байгаа л да. За тэгвэл ямар ч байсан энэ жилийн хувьд бол манай Монголын анагаах ухааны их сургууль маань 3 хүүхдийг одоо үнэн төлбөргүй эмчилгээнд хагалгаанд авна гэсэн баяртай мэдээг өгсөн байгаа. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг болон сошиал ертөнцөөс судалгаа хийж хайсны үндсэн дээр 3 хүүхдийг сонгосон байгаа. Нийтдээ болон 40 хүүхэд бүртгэгдсэн ирсэн л дээ. Тэндээс 3 хүүхэд энэ жил сонгогдсон байгаа. За 3 хүүхэд маань тэгээд голцоо яг хаанаас сонгогдсон бэ? Ямар хүүхдүүд сонгогдов? Хэдэн настай? 3 хүүхэд маань болохоор Өмнөгов аймгаас Хонгор зулгээ 6 настай охин байгаа. Энэ хүүхэд маань болохоор төлөгдөлттэй гарна ингээд алган тэнийхээ болцсон. Тэгээд жил болгон энэ хүүхэд маань мис заслалд орох шаардлагатай байдаг. Одоо бас яаралтаа орохгүй бол үе мултрах аюулд орчод байгаа хүүхэд байгаа л да. Тэгээд амьдралын боломж бас хэцүү учраас энэ хүүхдийг бас нэг сонгоцсон байна. Эрдэнэ тогтоос Номон зай гэдэг 6 настай охин байгаа. Энэ охин маань болохоор нүдний юм зохины гажиг дутуу хөгжилтэй ийм хүүхэд байгаа. Мөн Улаанбаатар хотоос Алтан од гэдэг 8 настай эрэгтэй хүүхэд байгаа. Энэ хүүхэд маань болохоор нүдний төрөлхийн гажигтай буюу одоо хялар ийм хүүхэд байгаа. Энэ 3 хүүхдийг сонгож эмчилгээнд явуулахаар болсон байна. Тэг ямар ч юм сайхан баяртай мэдээг дуулгасанд баярлалаа. Мэдээж энэ 3 хүүхэд маань бас 3 хүүхдийн маань ирээдүйд айгүй том хөрөнгө оруулалт болж байна. Хүний ер нь эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийн гэдэг бол тэр зөвхөн хүүхдэд биш тэр гэр бүлд за тэгээд ойр орчмынхын бүгдээрэнд нь одоо асар том хөрөнгө оруулалт оруулж байна гэж би ойлгож байна. Тэгэлгүй яг бид ч гэсэн манай байгууллагаас энэ хүүхдүүд туслах болсон их баяртай байгаа. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй хамтраад жил бүр ийм буйны үйлстэй хийж байгаадаа бас мөрөөдөл биелдэг нэвтрүүлгэнд их баярлж явдаг шүү гэж хэлмээр байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөх компани. За манай Монгоны анагаах ухааны их сургуулийн эмнэлэг маань доороо 12 салбар эмнэлэг 3 их сургуультай байгаа. Сургуулиуд 3 их сургуультай байнга хүүхдүүд авдаг. Ихтэй сургууль болон хэлний бэлтгэлд эмнэлгүүдтэй бас өвчтнүүд бусад сөвлийн томоохон эмнэлгүүдийн төвшөнд хөнгөлөлтөөр өвчтнүүдэд эмчилгээ онцлогоонд мис заслалт явуулдаг байгаа. Тэгээд одоо дараагийн маань ажил болохоор хүүхдүүдтэйгээ уулзаж
энэ баяртай мэдээгээ дуулгасныхаа дараа одоо материалаа бүрдүүлж визэнд орж одоо хэдүүгээр ер нь одоо хагалгаанд оруулахаар төлөвлөсөн байгаа вэ? Тийм ээ, хүүхдүүдээ одоо спесээ задлсныхаа дараагаар мэдээж нөгөө визний материалыг бүрдүүлэх хугацаа бас орох байлгүй. Визний материал бүрдүүлснээс хойш бас тодорхой хугацаа ордог л доо 7-оос 10 хоног. За ингээд ямар ч хэсэн одоо ийм сайхан буянтай үйлс хийж байгаа танай байгууллагынханд болон Вонгоны Ангаах ухааны их сургуулийн эмнэлгийнханд баярлалаа. Ингээд манай нэвтрүүлэгтээ хамтарч улам цаашаага олон хүүхдийг за ингээд эдгэж, эрүүл болгож за Монголынхаа ард түмний одоо эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа та бүхний ажил үйлс гэсэндээ үргэлж дэлгэрч явах алтугай ингээд баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье, баярлалаа. За ингээд модал биелэг нэвтрүүлгийн уран бүтээлчд өнөөдөр сонгогдсон 3 хүүхдээ аваад Солонгосын Монгоны их сургуулийн эмнэлглөө зорхоор одоо Чингис хаан онгоцны бодол дээр ирсэн байна. За ингээд юм бүх юмаа бэлдээд ирсэн үү? Хэрэгтэй бүх юмаа чамдаалцсан уу? Гоё гартаа болно гэж баярлаад байгаа. Баярлаад байгаа. Тий. Солонгос улсад очиод Монгоны эмнэлэг дээр эмчилгээгээ төгс сайхан хийлгээд ирнэ. Бүгдээрээ тийм ээ. За тэгээ бүгдээрээ одоо ингээд хөдөлцгөөе дээ тийм үү? Тэхүү намаа яг онгоцонд суухгүй бол одоо хэдхэн минут үлдсэн үү? Нэвтрүүлгийн уран бүтээлчд болон за тэгээ манай нэвтрүүлэг сонгогдсон 3 оролцогч маань 3 цаг шахуу нисээд энэ ч олон улсын онгоцны бодлоор буулаа. За ямар ч байсан бид нар зарим анх ирж байгаа хүмүүс нэлээ олоолаа явж байгаа болохоор нэлээ хөвгөлтэй хөөртэй явж байгаад гарч ирэх шиг боллоо. За хаана ирсэн бэ? Солонгос. Чи Солонгос гэж яаж мэдэж байгаа? Яа. Мөн л юм шиг байна уу? За ямар гоё юм уу? Гойн мөн юм шиг хадлагдаад байна та. Мөн юм шиг харагдаад байна уу? Чи яаж мэдж байгаа? Чи яага мөн гэж бодож байгаа? Зургатад гарсан болохоор. Зургатаар харсан болохоор юм уу? За миний хувьд Солонгост анхудаага ирж байна. Ерөнхийдөө сайхан уурамсгалтай газар байдгийм байна. Одоо би тэд олуулаа явж байгаа учраас жаахан бодилж явлаа. Энийг бол нуугаад авах юу аах вэ? Гэхдээ сайхан газар байна. Миний сэтгэл өндөр байна. За тэгвэл бүгдээр ямар ч гэсэн халууцаа цангацгааж байна. Одоо хүүтэн газраас ирсэн болохоор бүгдээрээ үстэй хувцс хүрээд бариад ирсэн. За ингээм ямар ч гэсэн одоо автобусын дуудаа хүлээлгэж болохгүй болохоор автобусандаа сууцгаагаад юутаа ч эндээс жаахан хөдөлж байгаа. Тэгээ замдаа бууж ус авцгаая заа юу. За тэгээ автобусандаа суугаараа одоо. Ингээд бид нар Инчан хотоос гарч явсаар байгаад Игсан хотод байрлах Вонгоныхаа Ангаах ухааны их сургуулийн үүдэнд хүрэлцэж ирлээ. Бид нар автобусанд явсаар байгаад хүрээд ирлээ те. Ядарсан уу таагуур? Ядарсан. Яана. Ядарсан. Тоглосоор байгаа. Хайр ядарсан уу? Ядарсан. Миний хувьд ч гэсэн сэтгэл өндөр байна. Надад тэгэл ямар ч байсан охиноо эмчтний зүйлээ тэгээд 3 хүүхдээ сайхан хагалгаанд оруулаад амжилттай сайхан болчихыг л итгэл дүүрэн хүлээж байна да. Бүгдээр орцгоох уу? За тэгээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Вонгон эмнэлгийн төлөөлөгчийн газар Далайн хөхмөр компани.
Одоо Вонгоны Ангаа ухааны их сургуулийн эмнэлэг дээр бол бид бүхэн ирсэн байгаа. Ингээд манай Вонгоны Ангаа ухааны их сургууль маань яг үүссэн уламжлал нь болохоор Вон гэдэг шашнаас үүссэн байгаа. Вон шашин маань энэ жил үүсээд одоо 100 дахь жилийнхаа ойг тэмдэглэж 100 жилийнхаа ой тохиолдуулаад 100 гаруй орны одоо хүүхдүүдийг Солонгос улсад авчирч одоо эмчилгээ хагалгаанд оруулж байгаамаа. Тэгээд энэний бас нэг уламжлал болж одоо манай 3 хүүхдийн 2-ийнх нь одоо хагалгааны зардал, эмнэлгийн зардал, одоо онгоцны тестний зардлыг бол манай Вон бүлгүй вон шашны урсгал болох Самдууны International гэж төрийн бус байгууллагаас одоо дааш төлж байгаамаа. Тэгээд Самдууны International гэдэг төрийн бус байгууллагын захирал одоо захиралтай ингэж уулзж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За ингээд Монголд үйл ажиллагаа явуулдаг гэж сонссон. Одоо Монголд үйл ажиллагаа ямар хуу явагдаж байна вэ? 이 지금 100명 어린이 치료는 Монголд сургалтын төв байгуулж 3 дахь жилдээ маш сайн үйл ажиллагаа явуулж байгаа. Монголоос бол нийтдээ 7 хүүхдийн хагалгаа орсон байгаа. Энэ 2 хүүхэд маань багтаад. За ингээд өөр ингээд хэцүү яг бидний энэ хагалгаанд багтах хүсэлтэй хүүхдийн юм бол бид нар бас Монголын хүүхдүүдийг оруулж энэ хөтөлбөртөө багтаана гэж бодож байгаа. Самдууны International гэдэг энэ байгууллага маань бол яг нийгэмд хандсан одоо хэцүү хүмүүст туслах яг нийгэмд хандж үйл ажиллагаагаа явуулдгаараа бусад шашиннаас арай өөр онцлогоо. Урагшаага Монголд хийх үйл ажиллагаа маань болохоор дандаа цэцэрлэг яслын боловсролыг бол маш их тэрэн дээр анхаарч байгаа. Ингээд цэцэрлэгийг бол одоо Монголд очиж байгуулж хүүхдийг багаас нь зөв хүмүүжлэлтэй өсгөж за тэгээд маш сайн хүн болох тал дээр бол анхаарч ажиллана гэж бодож байгаа. Монголоос ерөнхийдөө энэ оюутнуудыг бол авчирч бид нараас одоо сургалтын төлбөр нь хүнд хэцүү ч юм уу өөрөө сурах эрмэлзэлтэй тэм хүүхдүүдийг авчирч Солонгос хэлний одоо сургалтанд хамруулдаг. Энэ хүүхд бол 4 дахь хүүхд маань байгаамаа гэдэг. 2 сар болж байгаа боловч манай энэ Монгол охин бол маш сайн хэл сурж байгаа гэх. 어학을 지금 배우고 있습니다. Сайн байцгаана уу, намайг Баяртын Намун гэдэг. Би одоо 17 настай. Вонгон Тягкуд одоо хэлний бэлтгэл сурж байгаа. Биднэрт ингээд тусалцаа олуулж байгаа танд баярлалаа гэдгээ зөв сэтгэлээс илэрхийлье. Шигсэн охиноо дагуулад их холоос ирсэн байгаа. Тэ? Өмнө гоёс ирсэн байгаа. Юутай ч эмнэлэгтээ ирээд хэвтлээ. Одоо тэгээд хамгийн гол нь хүүхдийн маань яаж эмчлэх нь хүүхдийн болохоор тэгээд нөгөө гарных нь өсөлттэй хамт арьсан нас сунаад явдаг болохоор гар нь өсөөд тахт нөгөө түлэгдсэн болохоор ингээд таталтаад байх одоо магадлал ихтэй. Ганцхан удаагийнхаар бол энэ бас хагалгаа бүрэн төгс болохгүй байж магадгүй гэсэн юм хэлсэн байгаа. Эмнэлэгтээ зориод ирсэн, эмчтэй үзүүлэх гээд ирсэн зорьсон зорилгоо маргаашнаас ахуулаад хэрэгжүүлээ бүгдээрээ. За тэгье. Тэгээ тий. Сэтгэл ямар хэн? Сайхан байна. Сайхан байна. Сэтгэл өндөр байна. Халуун байна тий. Гарангууд яг энэ үүдэнд шүршүүрнүүд байгаа хүүхдүүдээ сайхан усанд оруулаад утаа өнөртэй байгаа болохоор усанд болохгүй шүү заяа. За. Чамд их сайхан байна уу? Гоё. Чамааг үүмүүлээд энэ эмээнэрийг чочооч бай. За маргааш уулзъя за. За. Орой хоол өгвөл хоол идчихээд унтчихаараа заяа. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Авт Ойл компани. 알레르기 이런 거. 알레르기тэй юу гинэ? Одоо яадаг үг гинэ? Ийзэн авахгүй юу?
За ингээд бид нар ямар ч гэсэн оролцогч 3 хүүхэдтэй ээжтэй нэмээтэй Монгол их сургуулийн эмнэлгийн одоо энэ гадаадууд байрладаг өрөө гэж ярьдаг энэ 9 давхарт хэвтүүлчлээ. За ямар ч гэсэн хонгорцол хүүхэд маань тэр өмнө говьс ирсэн ээжтэйгээ ирсэн байгаа. Хонгорцол бол гарынхаа адгыг түлчихсэн. Одоо ингээд таталтцсан байгаа. Хагалгаанд одоогоор орохгүй бол ямар ч үе мултардаг болох учраас эхний хагалгааг бол энд хийж өгөх төлөвлөгөөтэйгээр ирсэн. Өнөөдрийн одоо сувилагч нарын хэлж байгаагаар бол маргааш эмч нартайгаа уулзаад эмч нар мань бол одоо хуваарийнхаа дагуу хагалгаанд оруулаад маргааш одоо хагалгааны урьдчилсан зохих ёстой шинжилгээнүүдээ авч эхлэн гэсэн байгаа. За ингээд маргааш уулзцгаая. Манай 3 оролцогч болохоор Вонгоныхаа их сургуулийн эмнэлэг дээр ирээд нэг хонлоо. За ямар ч гэсэн шүн бүгдээрээ сайхан амарч онцгоосон, харахчгүй одоо их удаан хол явсан болохоор хүүхдүүд маань ядраад өчигдөр бол усанд ороод сайхан амарцгаасан байна. За тэгээд өнөө өглөө болохоор ерөнхийдөө яг хагалгаанд шаардлагатай эмнэлэг твтгэхэд одоо ерөнхий шинжилгээнүүдийг бол өглөө эрт шээсний шинжилгээ, цусны шинжилгээ, за тэгээд чэсний зураг авах гээд өглөө эрт бол 6-7 цагийн үед бол бүгдийг авцгаацсан байна. Одоо болохоор 3 хүүхдүүд бүгдийн ерөнхий үзэлгийг хийж байна. Одоо ингээд манай 3 бол өнөөдөртөө бол ингэж өөр ойр зургийн нэмэлт шинжилгээ авахаар бол авчаад ингэж өнжөөд одоо маргааш 2 дахь өдөртөө бас өнжөөд 3 дахь өдрөөс бүгдээрээ хагалгааг төлөвлөсөн байх шиг байна. хоёрыг асуучихгүй. Хоёрыг асуучихгүй. За ингээд ямар ч гэсэн манай оролцогч нар маань Монгол их сургуулийн эмнэлэг дээр ирээд өнөөдөртөө одоо 3 дахь ондох гэж байгаа л тийм 3 дахь ондох гэж байна. Хонох гэж байна. За тэгээд өнөөдөр маргааш бол хагалгаанд орох байгаа. Манай 3 хагалгаанд хөтлүүлсэн байгаа. Ингээд профессор маань одоо өнөөдөр үзлэгээ хийж эхэлж байгаа шиг байна. Уг нь яг баруун талаас нь авах нь бол зөв юм байна л да. Тэгээд одоо тэр нөгөөт амар их сорвин айгүй их том байгаа учраас одоо бид нар баруун талаас нь авах боломжгүй байна. 그래서 오른쪽에서 뜰 거예요. Тийм учраас одоо бид нар зүүн талаас нь авна. Хагалгаа хийсний дараа энэ хурууг ингэж хөдөлгөөд авах юм бол одоо хагалгаа бас ахаад амжилтгүй болно гэж. 숫자로 손가락을 못 움직이게 이 손가락, 이 손가락, 이 손가락 고정을 할 거예요. Нар төмрөөр одоо ингэж энэ гурыг одоо нэгэсэндээ гипс нэг хөдөлгөөргөө болгоно гэж байна. 숫자로 고정하고 깁스를 또 대서 손을 못 움직이게. Тэгээ гипс бас ингэж нагаад энэ бүх хуруунуудыг хөдөлгөөнгүйгээр хэсэг барина гэнэ. 검사상에 뼈에는 별 문제가 없어 보이는데 열면 간혹 깊어서 힘줄이 손상이 있는 경우가 있어요. Ямар ч гэсэн бид нэр X-ray зургаар бол ясандаа ямар ч өөрчлөлтгүй гарсан. Гэхдээ одоо маргааш ингэж нээгээд үзэхлээр одоо нэг яг шүрмэсэнд нөлөөлсөн байх хэсгийг би сайн мэдэхгүй байна гэж. 힘줄을 이번에 할 수 있으면 같이 하고 힘들면은 못 할 수도 있어요. Тэгэхээр одоо шүрмэсэнд масарсан байх юм бол энэ удаа бас боломжгүй байх тохиолдол байгаа шүү. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч
Монгол хүний төлөө Монгол Hyundai эмнэлэг. За хонгорцлаа энэ чинь юу гэсэн мөлий? Нөгөө 3 дахь хөдөл харгаа хийн. За гаранд нь нөө? Яаж өгнө гэсэн энэ гарын? Гарыг харж байгаад ярьсан юм чинь. Гаяа бодлогож өгөн гэсэн. За өнөөдөр болохоор эм чи ямар шинжилгээ авсан? Энийг авсан юм уу? Тэ. За өөр. Сэшнэс өгсөн. За өөр. Зурлаг авахгүйсэн. За ядарсан уу? Ялаагүй. Өвдсөн үү? Өвдсөн. Уйлсан уу? Жох уйлсан юм уу яа? Тийм биш. Яг миний цаана улмас харагдаад байна шүү. Чин ямар ч гэсэн үзээд 3 дахь өдөр хаалганд оруулна гэж ярьчаад явлаа. Тэгээ ерөнхийдөө энэ эмнэлгийн үйл ажиллагаа энэ орчин миний хувьд л үнэхээр сайхан таалагдлаа. Энэ үйлчлж байгаа үйлчлэгч нар одоо совилогч нар эмчнэрийн харьцаа ямар сайхан юм бэ гэдгийг мэдэрч айгүй сайхан сууж энэ да. Би өөр эмнэлгийн хүний хувьд л энийг мэдэрч байна, орчныг сайн мэдэрч байна. Тэгээ хүүхдэд маш их гоё анхаарал тавьдгийг бас эндээс харлаа. Би өөрөө хүүхдийн чичрээс энэ бүхнийг харж үлгэрч явахаар юм их вэ гэ. Би бас олон зураг аваа сууж байна да. Тэр яг үнэн та ч өөр хүүхдийн эмч юм чинь байсан. Ингэж тусгаарлах манайхчууд ингээд яг үү ер нь гаднаас ороод ирэх ингээд тасаг бол шээснэрцээ айгүй асуудалтай шүү дээ. Тэгэд би энэ гудсын сайхан үзэж байна. Энэ орны давыг энэ дээр ингээд тавьчаад угаагаа цэвэрлэхэд бол дахиад шээснэрдэхгүй юм байна гэдгийг бас эндээс бас мэдрээд хараад одоо болж игэл очиад аймагта бас биелүүл хийсэн л гэж бодож байна да. Миний хувьд. Тэгээ ер нь миний хувьд хэлэхэд сэтгэл маш өндөр байна. Одоо ийм сайхан таатай орчинд үйлчлэгээ сайтай ийм сайхан орчинд авчирсан бас та нартаа давхар дахин баярлж байснаа л хэлээ да. Одоо тэгэл хаалгаагаа хүлээгээ сууж байна. За тэгвэл ямар ч хаалгаанд орно гэж айж байгаагүй үстэй. Айгаагүй миний хувьд айхгүй байна. Хүүхдэл жоохон илүү сунгаад байна. Эхүний сэтгэл эмтэрнэ гэдэг чинь байлгүй яах юм. Би чинь бас адилхан л эхүн учраас сэтгэл эмтэрчсэн. Хамгийн эрт орчоод гарч ирэх болохоор би бас гойжлаа сууч. Тэгээ гоё болох л гэж найдаж байна. Гинтийн бодох бэлтгэлтэйгээр гэж амар дотороо догтлоод хүлээж исэн. Гинт хараад тэр гэж бидсэнгөө. Миний хувьд бол 100% тэгсэн л гэж бодож байна. Үнэхээр олон жил мөрөж болох юм тий. Сайхан байна. Тэгээ чинь ч гоё баяртай. Энэ ганцаараа уйлаад энэ утга сууч. Мөрөөдлийг нь хурдан биелүүлчихсэн. Баярлалаа.